гинтгээ яагаад ийм асуудал гараад ирв? Энэ юунаас болов? Би бол одоо яг чухам юунаас болов яах вэ энэ гэдэг дээр бол надад хэд хэдэн бодол байгаа зүгээр. Би тэрүүн дээр нэг сүрхий яриад амиргүй байна. Асуудлыг зүгээр томьёолох юм бол өнөөдөр Монгол улсын өнөөдөр мөрдөгдөж байгаа үндсэн хууль маань хэний ямар ашиг сонирхлыг хөндөд байна. Тэр маань чухам юунд болохгүй. Ганцхан хариул байгаа шүү дээ. Засгийн газрын буюу гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх ашигыг хөндөж байгаа шүү дээ. Өнөөдөр засгийн газар огцорхоогүй юу, засгийн газартай хариуцлага тооцоогүй юу гэдгийг их хурлаар оруулахын оронд үндсэн хуулийн өөрчлөлтийг тавьж том малгай тавьж байгаа тэр нэг өнгөлн далдлалт явагдаад байна уу да гэсэн хардлага байна. Та юу гэж бодож байна? За ер нь баг 99% хариулчихлаа л гэж бодож байна. Өөрөө сая бол асуултаараа өөрөө хариулчихлаа тий. Чухам юунаас болж өнөөдөр энэ асуудал руу гарч ирэх гэдэг бол өөрөө ирэхгүй л тавигдах учиртай болчиход байгаа. Зүгээр бид нар бол өнөөдөр юун дээр анхаарал өнөхтөр тэр нэг өргөн барьцсан 3-4 хуудас юм дээр л анхаарал байгаа бол энэний цаана чухам ямар ашиг сонирхлын асуудал байгаа юм бэ гэдэг дээр л ярих хэрэгтэй байна. Би зүгээр хувьдаа юу гэж бодож байна нөхтөр бол Монголын эдийн засаг улс сүүлийн жилүүдэд бол урд өмнө үзээгүй их сонин юмнууд өгсөн. За тэн дотроо бол эдийн засгийн маш эрчтэй хурдан өсөлт асар их хэмнээ одоо баялаг дээр тулгуурласан, ялангуяа байгалийн баялаг дээр тулгуурласан тэр өсөлтийг бол олж харсан. Тэгэхээр тэр бүх юмыг захиран зарцуулах эрх мэдлийг бол одоо эдлэхэд саад болж байгаа тэр хотгоруудыг бол арилгах хэрэгтэй байна гэсэн ийм л одоо ойлголт төрөөд шүү дээ. Тэгээ тэр нь хэн тэрийг эдлэх вэ гэхээр Монгол улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүн бол энэ бүх эрх мэдлийг эдлэх ёстой юм. Мэдээж тэр хэмжээгээр хариуцлага хүлээх байх ёстой гэсэн ийм ойлголт байгаа. Гэхдээ энэний цаана одоо тухайлбал одоо хөрөнгө оруулагч нарын сонирхол байгаа юу үгүй юу? Тухайлбал захиалга байна уугүй гэдэг хүртэл асуудлыг бол хөндөж тавих хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ утгаараа энэ үндсэн хууль гэдэг юм чинь өөрөө их тийм сонин зүйл л дээ. Хэд хэдэн шалгууртай. Одоо энэ үндсэн хууль чинь өөрөө хэд зэрэг холч чанартай юм. Маргааш нөгөөдрөө гэдэг юмыг харж байгаагаас гадна бас сарын дараа юу болох вэ? 2 сарын дараа, жилийн дараа юу болохыг бол бас олж харах хэрэгтэй.